даатгалын шимтгэлийн өртөө аж ахуйн нэгжүүдийн асуудал байна. Өртөө аж ахуйн нэгжүүдийн асуудал. Даатгуулагчдаас маш их хомдол гарч байна. Улсын хэмжээнд одоо нийгэм даатгалын санд, нийгэм даатгалын шимтгэлийн өртөө 30 гаруй мянган аж ахуйн нэгжүүд байна. Тэрний цаана байгаа даатгуулагчид хохирох эрсдэл үүсэж байгаа. Нийгэм даатгалын шимтгэл гэдгийг одоо хуульд одоо юу гэж заасан бэ гэхээр тухайн одоо ажил олгогч миний төрөний дурддаг хувь хэмжээгээр нийгэм даатгалын санд сар бүр төлөх юм одоо хуулийн одоо хуулиар хүлээсэн үүрэгтэй тухайн ажил олгогч. Бидэнд нэг ийм ойлголт байдаг. Би одоо ажил хийсэн. Тийм учраас би одоо улсад гэдэг юм уу, төрд юм уу ажилласан гэж хүн өөрөө боддог. Нийгэм даатгалын хуулиар одоо ямар зохицуулт байдаг вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар тооцдог. Тэгэхээр тухайн одоо өртөө аж ахуйн нэгж байна гэдэг ингээд үзэх юм бол тухайн одоо хүнийхээ тийм ээ нийгэм даатгалын шимтгэлийг төлөөгүй гэсэн үг шүү дээ. Өртөө нэгж төлөөгүй. Тэгэхээр төлсөн хугацаанд тооцогдохгүй. Тэгэд магадгүй тэр одоо тооцдохгүй хэвээр үлдэх гэдэг юм уу? Тухайн одоо аж ахуйн ажил олгогч нь эрсдэлд орох гэдэг юм уу? Ийм тохиолдолд тухайн даатгуулагч хохироод үүдэх ийм одоо эрсдэл бас байдаг. Тийм учраас одоо даатгуулагч маань ялангуяа тухайн одоо даатгуулагч цалингийн бодож олохдоо миний дурдсан 9.5%-ийг цалингаас нь суудгаж тооцоод тэгээ нийгэм даатгалын санд тайлбар хийж байгаа ш. Тухайн иргэнд суудгал тооцоод цалингийг олгочихж байгаа. Тэгсэн мөртлөө нийгэм даатгалын байгууллагад төлөх ёстой хугацаанд төлөөг байгаа энэ асуудлыг л бид одоо яриад байгаа. Энийг одоо нийгэм даатгалын шимтгэлийн өртөө аж ахуйн нэгжүүд гэж яриад байгаа. Тэгэхээр бид нар энэ өртөө аж ахуйн нэгжүүдтэй одоо л нэлээд тулж ажиллана. Хууль биелүүлэхийг шаардна. Яагаад гэхээр цаана даатгуулагч хохирох юм эрсдэл маш өндөр байгаа учраас одоо бид нар нийгэм даатгалын шимтгэлийн өрийг насжилтаар нь ангилдаг. 30 хүртэл хоногийн өртөө аж ахуй нэгж 30-аас 60 хоног гэдэг юм ингээд насжилтаар нь ангилдаг. Маш одоо ялангуяа тэр удаан хугацаанд нийгэм даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа аж ахуй нэгжүүдтэй бид нар бол хуулийн өрөөнд бас нэлээд хариуцлагатай одоо шахаж ажиллана гэж ингэж бодож байгаа.